Хөдөлмөрийн яам Монголын залуучуудын холбоо хамтран ажилдаа орлоготой Монгол залуу хөтөлбөрийг энэ зам хэрэгжүүлсэн. Залуучууд зун ямар ажил хийх вэ? Ажил олдох болов гэж санаа зовдөг байсан бол өнгөрсөн зам бодлогын хүрээнд оюутнууд цагийн ажил хийж, дээрээс нь мэргэжлээрээ ажиллах, дадлагчих боломжтой болсон. Өөрөөр хэлбэл нийтдээ 600 сая төгрөгөөр цагийн ажлын гараа сумын залуучуудын 3 төслийг хэрэгжүүлж 3000 оюутан залуучуудыг хамруулад байна. Хүүхдүүд маань нэг талаасаа бүтээн байгуулалтын ажилд оролцоод их том тус хүч энэ 200 гаруй мянган хүнийг бид ашиглах хиллийг л тавьснараа би өнөөдөр их бахархалтай баяртай байгаа юм. Сумын залуус цагийн ажлын гараг их 3 төслийн үр дүн хилэлцэн өнөөдөр ажилтаа орлоготой Монгол залуу чуулга уулзалтыг төрийн орноо зохион байгууллаа. Энэ жил анх удаага хэрэгцсэн уг төсөл нь залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, шинэ бүтээн байгуулалтанд татан оролцуулах, зуны амралтаар нь төр ажлын байраар хангаж, улмаар ажил хөдөлмөрийн дадал олгох, хот сурангаас орон нутаг шилжин суурьших, ажил эрхлэлийг санаачлагыг дэмжих чиглэлийн хүрээнд явагдсан юм а. Залуучууд очиж ажилласан компаниуд, залуучууд очиж ажилласан суманд энэ өөрөө их үр дүнтэй ийм ажил болсон баг. Тэгэхээр бүх талууд үр дүнг нь хүртэж чадсан учраас энэ бол зөв төсөл байжээ гэдэгт бол хинч марахгүй. Энэ төсөл мэдээж анх хэрэгжсэн анхны ажил учраас бас алдаатай оноотой юмнууд бол байсан. Сумын залуус төслийн хүрээнд 21 аймгийн 310 сумаас залуучуудыг 4-4-өөр нь буюу 4 бэрх баг болгон эрүүл мэнд, бизнесийн удирдлага, англи хэл, үйлдвэрлэлийн чиглэлээр залуус орон нутагт ажилласан. Харин ажлын гараа төслийн хүрээнд 21 аймгийн 331 суманд гавшгаа 15 залуу гэлгэн сум бүрийг жишг өвлжөөтэй болгосон бол цагийн ажил төслийн хүрээнд залуусыг ажлын байраа ханган ажиллажээ. Ажлын гараа төслийн хүрээнд болохоор манай 15 залуу маань Дорн таймгийн Баян улс сумын 3 дугаар багийн залуу малчин Цэндбаатарын үйлжөө барьж өгсөн. За залуучууд маань өдрийн нартай уралдаж бороо хурагч ажилгүйгээр бол ажлаа бол 1 сарын хугацаанд бол амжилттай дуусгасан. Ийм амжилттайгаар бид нөр өнөөдөр энэ төрийн ордондоо залуучуудын чуулга уулзалтанд бол ингээд оролцож байна. Тэр шинэлэг зөвлөгөөл өөрхөн юу сурсан мэдрээ ялангуяа хамгийн сүүлийн өдөө сумд хэрэгтэйгээ интернетийн орчинд яаж ажиллах, хүн эмнэлэгт ямар мэдээлэл түгээх, бизнес төсөл хөтөлбөрөөс хэрхэн мөнгө авах уу? Энэ асуудлуудыг бол сумын ард иргэдэд нийт давхарсан доогоор бол 17,000 орчим хүнд үйлчлээ хүргэсэн тийм тайлбар үедээ бид нарт байж байна. Нийт 15 залуу ажилласан байгаа. Баталзын суман дээр бол 3 хаваржаа байсан. За сумын залуус төслийн хүрээнд бол бид нар сум орон нутгата залуучуудыг сэргээх ийм үйл ажиллагаануудыг бол нэлээд олон ажлыг бол зохион байгуулсан байдалтай ажлуудыг. Нөгөө хөтөлбөрт хамрагдсанаар сумын залуус бол төрлөх сумандаа очиж зөвхөн ингээд амраад ирдэг байсан бол энэ удаа ажилтайгаар бас сумынхаа манай суманд юу дутагдчихин тэр талаар бас сумынхаа залуусыг манлайлж, урайлж, шинийг санаачилж бас ажиллаа. Нийгмийн даатгалын нийгмийн ажилтнаа хамтарч ажилласан байгаа. Тэгээд төлөвлөгөө боловсруулад аль болох олон хүмүүсийг хамруулахын тулд төлөвлөгөө боловсруулж ажилласан байна. Орон нутгийн маань хөгжил магадгүй эх орны маань хөгжил залуучууд биднээс эхлэлтэй шүү. Тийм учраас бүгдээрээ мөлхөж биш нийс амьдрал залуусаа гэж хэлмээр байна. Мэргэжлэр их бүтээн байгуулалтанд ажиллаж сардаа дунджаар 500 мянган төгрөгийн цалин авсан бол зарим залуучууд 700 мянган төгрөгийн цалинтай ажил хийжээ. Энэ төсөл цаашид уламжлал болгон зохион байгуулагдана. Залуучуудын оролцох хүрээг дэлхийн зэрэгцээ гарах санхүүжилч мөн нэмэгдэх юм а. Бид энэ их хүчийг ашиглахын тулд эх хичээл хөдөлмөрийн яам энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 2 тэрбум төгрөгийг бас зарцуулах зүйтэй гэж ингэж шийдвэрлээд байгаа. Энэ хүрээндээ бол 10 мянган оюутныг хамгийн доод хэмжээнд бид хөдөө орно. Тэрнээс илүү тоо би амлчих юм бол эргээд төрөөс өгдөг олгодог мөнгөнийхээ чадамжаар л эхлээд байна л да. Оюутан залууст ажилтаа орлоготой болох боломж улам нэмэгдэж байгаа юм. Монголын залуучуудын холбоо болоод хөдөлмөрийн яамны хамтран хэрэгжүүлсэн энэ төсөлд оюутан залуучууд сэтгэл хангалуун байгаагаа энэ үеэр илэрхийлж байсан. За тэдний их бүтээн байгуулалт хийгээд сумынхаа хөгжилд гар бие оролцох идэх оролцоог нэмэгдүүлсэн гэж бас дүгнэж болохоор байгаа юм а.